Сэрээрээ босоороо 172 дахь өдрөө нутагтаа буюу Говьлтай аймагт өсөд өрсөн гэртээ одоо өнгөрүүлж байна. За өглөө усаад өглөөнийхөө цаг уучаад за өнөөдөр нэг сайхан аян замынхаа тоосноос салах байгаа. За ингээд гэрээрээ ээж охтууд бид нараа гэрээс гараад усанд орохоор ахуй үйлчилгээний төв рүү хөдлөлөө. За саяных бол манай нутгийн удирдлагын ордон аймгийн үндсэн төв талбай ордоор явж байна. Засагт хааны гал голом, талтай чуулга за ингээд цаашаа үргэлжлээд ахуй үйлчилгээний төв дээр бид нар ирлээ. За ахуй үйлчилгээний төв бол одоо манай Даштаваа ах чимгээгч хоёрын маань бас олон жилийн өмнө бүтээн байгуулсан томоохон бүтээн байгуулалт байдаг. За ингээ ороод ирсэн чимгээ агч маань бас сайхан ингээд халуун дотноор өгтөж авч за ингээд бид бүхэн замын тоосноосоо салчаад ахуй үйлчилгээнд дотор охиндоо нэг сандаал усанд орох сандаал хайж байгаад ингээд гараад ирлээ. За ингээд үнэхээр хөдөлмөрч жохойж сайхан ах чөөртөө сайн сайхныг хүсье. За усанд орж гарч ирчээ бид нар аймгийн төв талбай дээр гараад ирлээ. Багада төв талбайгаар явахдаа энэ нэг талбайн дөрвөлжин нүдүүдээр одоо алгас чүсрээ тоглодог байсан. За засагт хааны гал голом төв цэг гэдэг дээр охин бид гурав нэг селфитэд ингээд эндээ нэг гар дээрээ өдрийнхөө ээлжид дасглаа хийя гэд сониолаа. За миний нутаг бол одоо юу гэдэг хүн одоо сэтгэлээс гардггүй одоо маш сайхан олон хүүхэд насны минь дурсамжийг агуулсан тийм сайхан нутаг. За хүн болгонд л нутаг нь тийм байдаг баг. За ойрхон байсан болохоор өөрийнхөө одоо төгссөн сургууль болох 1-р сургууль руу 2 охиноо дагуулад ирлээ. За энэ бол зүүн талын бистүүл буюу ордог хаалга. Охины зогсож байгаа энэ хэсэгтэр өглөө болгон гутлаа шалгуулад, улын шалгуулад цэвэрхэн бол ингээд ордог. За манай сургуулийн шал бол Монгол улсын хэмжээнд байхгүй хамгийн цэмгээр өнгөлөг шалаа гэж би одоо хүртэл бас боддог. За ингээд сургуулийнхаа төв хаалган дээр охтуудтайгаа жоохон түүх ярьж сууж агаад гэртээ ирлээ. За маш сайхан ээжийн жорны 10 гурал ээж надад өглөө за ингээд 10 гуралыг бөмбөөлөөд ингээд сайхан идчихэд гараад ирсэн гадаа хүүхэд насны маань тоглодог байсан талбай дээр нутгийн дүүндэр байрны дүүндэр ингээд тоглож байлаа. За хэн блэ? Нэг дүү харин бүр тохоод харин цонхоор гарч ирээд за бооцоотой дүү шидья гэдэг шидлээ. За ганаа дүү ихцгийн 1-р курсын оюутан гинэ. За хамгийн сайн шиддэгтэй шидчих. За ингээд бооцоотой 20,000 төгрөгөөр шидлээ. Хэрвээ би алдвал 20,000, дүүнэр алдвал гар дээрээ 50 сунаа гэдэг ийм бооцоотой байлаа. За ганаа 3 оруулж би 1 оруулж ингээд ганаадаа 20,000 төгрөг өгөхөр боллоо. Би дүүтэй 5 шидэх надад ажил өгч. За 20k өгнө. За өнөөдрийнхөө 20 сунаатай дасгалаад бол энэ. Зүгээр бага бүх сунаа хийсэн. За байдаг. Ингээд дүүнэртэй хамтдаа гар дээр сүнэх дасгалуудаа хамт хийгээд ингээд саксны талбай дээр дүүнэртэй нэг 20 сүнэлаа. За ингээд өнөөдөр хамтдаа надтай уулзсан бүх дүүнэртэй бас хичээл сургуулийн өндөр амжилтыг ахын хүсье. За ингээд талбай дээр бөмбөг шидэж ороод ирсэн эмээ октоудаа тойруулсан эмээгийн авдрын амттай шинттэй чихэр боовыг гаргаж ирж өгч байлаа. За ингээд ээжийн авдар бол дандаа амттай шинттэй мар дүүрэн байдаг. Ийм сайхан дурсамж бий. За бүгдөө сайхан амраарай.